Сайн байцгаана уу. За энэ өдрийн минь төргий тэгээд бүгдээрээ эзний үгийн төлөө бүгдээрээ бурхан дандан залбирая. Эзэн минь ээ, та өнөөдөр бидэнд өөрхөн үгийг хэлж энэ өдрийг үнэхээр эзэн минь ээ, таны хайр нэгүслээр та дүүргэж өгөөч. Иесусийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За өнөөдөр бид та бүхэнтэй Бетсада цөөрөм дээр нэгэн өвчтнийг Иесус эдгээсэн талаар түүхийг хуваалцъя. За эхлээд би энэ түүхээс уншия. Иохан 5 дугаар бүлгийн 1-ээс. Дараа нь юдэчүүдийн нэгэн баяр болж байхад Иесус Иерусалимд очив. Иерусалимийн хоньны голдон хаалганы дэргэд еврейгээр Бетсада гэдэг цөөрөм байдаг. Тэнд 5 сарж байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтэй, хараагүй, доглон, хатангар олон хүн эвтэж байлаа. Тэд ус хөдлөхийг хүлээж байв. Учир нь эзний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж усыг хөдлөхөд ус хөдөлсөн даруйд төрүүлж орсон хүн ямар ч өвчтэй байсан эдгэрдэг байжээ. 38 жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд эвтэж буй түүнийг Иесус харж удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд түүнээс чи эрүүл болохыг хүсэж байна уу гэж асууад өвчтэй хүн эзэн ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд намайг очих гэсээр байтал өөр хүн надаас төрүүлээд орчихдаг гэсэнд Иесус түүнд бос дэвсгэр аваад алах гэж айлдав. Өнөөх хүн тэр даруй эрүүл болж дэвсгэр аваад алах. Тэр өдөр амралтын өдөр байлаа. За энэ дээр маш олон жил энэ өвчтэй байсан хүн. Тэгээд энэ цөөрмийн усанд эхэлж орсон хүн эдгэрдэг байж тэгээд энэ хүн бас тэнд хичнээн олон жил хэвтсэн. Ямар ч байсан Иесус түүнийг удаан хугацаагаар ийм өвчтэй байсныг нь мэдээд өрөвдөж хайрлаад тэгээд түүнээс асуусан. Чи эрүүл болохыг хүсэж байна уу? Тэгээд эзэн бидрээс асуулт асуудаг. Эзэн олон хүмүүсээс шингээн дээр бас асуулт асууж ирсэн. За чи надаас юу хүсэж байна? За та хоёр юун тухай ярилцаж яваа юм? За намайг хэн гэж бодож гин гэхэд ингээд эзэн хүмүүсийн бас санаа бодлыг сонсохоор бас түүний хүсэл хэрэгцээ юу байгаа талаар тэгээ өөрт нь хэрхэн итгэж найдаж байгааг бас мэдхийн тулд асуулт асуудаг байсан. Тэгээд энэ өвчтөе хүнээс эрүүлэхийг хүсэж гэнэ үү гэж асууж байгаа бол энэ асууж байгаа хүн тэгээ тухайн хүнийг эсвэл эдгэж чадна. Нэг бол эдгэрэх арга замыг зааж өгнө гэсэн үг. Тэгэхэд харин өвчтөе хүн өөрийнхөө нөхцөл байдлыг хэлсэн. Ус хөдлөхөд намайг оруулах хүн байхгүй. Тэгээд хэн нэг ингээд төрүүлээд орчихдог гэдэг ингээд өөрийнхөө зовлонгоо хэлсэн. Харин Иесус болохоор үнэхээр түүнийг итгэлийг бас хүсэж исэн гэсэн чи ийм маш хүнд өвчтэй хүнд байдалтай байгааг нь хараад тэгээд түүнийг эдгээс бос дэвсгэр аваад алхаа гэж түүнд хэлэхэд тэр хүн даруй эдгэрсэн. За эндээс өнөөдөр бидэнд эзэн бас ямар хэрэгцээ байна, юу хүсэж байна, ямар зовлон асуудал байна гэж эзэн биднээс асуудаг. Тийм учраас бид түүнд хариулж өөрийнхөө нөхцөл байдлыг хэлэх хэрэгтэй. Үнэхээр түүний ямар агуу болохыг бид нар таньж мэдсэн учраас түүнд үнэхээр өөрсдийнхөө хүслийг хэрэгцээг түүнд итгэлтэйгээр хэлэх хэрэгтэй. Яг энэ өвчтөе хүнийг эдгээсэн шиг бурхан бидний хүнд байдлаас асуудлаас эзэн гаргах болно. Бидэнд тодорхой үг хэлэх болно. Тэр үгэнд нь бид харин дуулууртай, итгэлтэй, бас нээлттэй байх хэрэгтэй. Тэгээд энэ хүмүүс ус хөдлөхийг, Тэнгэрлэгч ус хөдлөхийг хүлээж исэн бол харин бид харин эзний хөдлөхийг хүлээх хэрэгтэй, асуух хэрэгтэй, гуух хэрэгтэй. Эзэн минь ээ, та өнөөдрийн миний нөхцөл байдал та хөдлөөч, та ажиллаа хийгээч, та мэрэгэн ухаан өгөөч, та тэр гарц гаргалгаа зааж өгөөч. Эзэн минь үе таалгыг нээж өгөөч, хангалтыг өгөөч, эдгэрэл чөлөөлт өгөөч гэж түүнд хэлэх хэрэгтэй. Бүгдээрээ эзэн хандаад хамт залбирая. Эзэн минь ээ, та өнөөдрийн бидний нөхцөл байдлыг та харж байгаа. Их эзэн минь ээ, бидэнд боломжгүй зүйл, бурхан танд боломжтой. Тийм учраас бидний эзэн минь ээ, хэн нэгэн туслахыг бид нар хүлээхийн оронд эзэн минь бид нар таны өмнө ирж байна.
Бурхан та бидэнд тусалж өөрийнхөө мотрыг сунгаач. Эзэн бидний нөхцөл байдлыг та өөрчилж өгөөч. Бидэнд эзэн минь итгэл найдрыг өгөөч. Бурхан Аава, бидэнд мэрэгэн ухаан өгөөрэй. Аава, бид танаас үнэхээр асууж байна. Бид одоо өнөөдөр хэрхэн хөдлөх вэ? Хэрхэн асуудлыг шийдэх вэ эзэн минь? Бидний ажлаа хийхэд та бидэнд гайхамшигтай та ерөөл хайр нэгүслээ буулгаач. Есүсийн нэрээр тань даатхан залбирлаа. Амен. Тэгээд эзэнт бид өөрсдийнхөө нөхцөл байдлыг мэдээж хэлдэг. Гэхдээ бид эзэнт заах, эзэнт одоо бид туслахаас илүүгээр харин эзнээс асуух хэрэгтэй, эзнийг сонсох хэрэгтэй. Тийм учраас та хэн нэг туслан юм уу нөхцөл байдал илүү сайнаар одоо өөрчлөлтийг хүлээхээс илүүгээр эзний хүслийг ирж хаагаарай. Эзэн хөдөлгөөийг хүлээгээрэй. Эзэн тань дээр ирэх болно, танаас асуух болно. Бурхан тантай хамт.